За тэгэхээр нэг ийм юм харагдаад байгаа маа. За биштэй гингүүт одоо өнгөрсөн хугацааны юм яригдж байна. Тэрний үр дагаврууд нь одоо яригдаад явж байна. Гингүүт дахиад одоо ч гэсэн өөр нэгэн нэртэй ямар нэгэн хин нэгэн одоо гадаад хүний ч юм уу нэртэй ийм одоо мэдээлэл дамжуулдагч гэдэг юм уу, уулзалтууч гэдэг юм уу, тэр нь Монгол улсын бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшөнд нөлөөлөгч гэдэг юм уу, байгалийн баялагтай холбоотой асуудал дээр шийдвэр гаргалтанд нөлөөлөгч гэдэг юм уу, ийм зүйл явагдаж байгаа байж болзошгүй. Тэгэхээр яаж нэхлээр манайх бол гадаад бодлогын нэг цонх гэж хэлдэг шиг, үздэг шиг нөгөө талдаа үндэсний сөрөн дэвсгэрлэх чадах гэдээ бид нар бас яриад байгаа. Тэгэхээр энэ засгийн газрын гишүүд, улсын хурлын гишүүд, бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшингийн хүмүүс гадаад улсын хувь хүн одоо байгууллага, аж ахуйн нэгжтэй уулзахдаа тодорхой протоколтой стандарттай байх хэрэгтэй. Монголоос очоод би сая өнгөрсөн жил Германы элчин сайдын яамд оршил мэдээлэл авч байхад хэд хэдэн газар мэдээлэл авч байхад яг манайхан бол очоод юмыг дандаа шинээр ярьдаг. Нэг байгууллагатай уулзахдаа л өмнө нь өчнөө удаа ирээ явцсан. Нөгөө Сингапурт очоод 100 хэддэх зочин болж гин гэж Бямцах сайдыг хилдэг шиг очоод бүхнийг эхнээс нь явдаг. Ямар төрийн ой санамж өнгөрсөн хугацаанд хэн уулзаад яасан хийсэн талаар мэдээлэл байхгүй. Осолдохгүй төрийн 3 өндөрлөг гэж яригддаг ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхий сайд гадаад айлчил эсвэл гаднаас айлчил ирэхэд бол нэг юм айлчлалын ном гэж гардаг. Тэнд нь юу болсон яасан хийсэн гэдэг лавлах байдгаас биш. Бусад юмнууд байхгүй. Ялангуяа Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байгаа гишүүд гадныхантай уулзсан тохиолдолд нэг бүрчлэн протокол нь тэмдэглэж явах хэрэгтэй. Одоо Баярбатар дарга мэдж байгаа бид нар Япон явахдаа 48 хуудас протокол уулзсан тэмдэглэлээ бичиж авчираад гадаад хэргийн сайд хүлээл гэж өгчсэн. Яг энэ шиг өмнөг стандарт болгомоор байгаа маа. Нэг. Дараагийн нэг асуудал нь цахим шуудангийн харилцаа холбооны асуудал. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нэр дэвшээсэн Хиллари Родмонд Клинтон албан бус хувийн хаягнаас албаны ажлын мэйл бичсэн гэд бас шууганд орж ирсэн. За Солонгосын ял эдэлсэн ерөнхийлөгч Бакингийн ерөнхийлөгч одоо эдэлж байгаа. Энэ хүн бас яг одоо хувийн мэйлээрээ харьцсан буюу өөрийнхөө мэйлээр туслахаараа ч үлээ үзүүлсэн гэдэг ингээ асуудалд орж ирсэн. Манайд бол ийм стандарт байхгүй. Одоо их хурлын гишүүний парламент имэн өргөтгөлтэй мэйлэр их хурлын гишүүд тэр болгоо ашиглахгүй байдаг. Яг тэгэхээр сервер нь болох юм бол Gmail-ээс хурд багтаа. Маш одоо тийм болох. Тэгээ спам руу орчдөг. Тэгэхээр яаж нэхлээр одоо бол бид нар Google өргөтгөлтэй цахимаар харьцаж байгаа. Энэ нь тэгээ яг зөв юм уу буруу юм уу гэдэг асуулт үүсчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэж нэхлээр бид нар яг энэ шинжлэлийн асуудлаа нэг мөр болгоод уулзалтын стандартаа тодорхой болгоод ямар нэгэн байдлаар дарга нар гадны ч бай дотны ч бай хүмүүсийг ажлын бус цагаар уулзж байгаа бол ялангуяа шүүх хэрэг мэдлийн ч гэдэг юм уу хуульд гүйцэтгэх одоо хэрэгжүүлэх прокурор ч гэдэг юм уу энэ хүмүүстэй уулзж байгаа бол ямар журмаар яаж уулзах юм? Дуудаад команд өгөөд байдаг гэдэг домог нь үнэн юм уу? Эсвэл уулыг бодтойгоор уулзах ч гэдэг юм уу? Энэ бүх зүйлийг нэг мөр болгохын тулд хууль зүйн байнгын хорон дээр тодорхой санаачлаг гаргаад энэ Монгол улсын төрийн албан хаагчдыг нөлөө бүхий өндөр албан тушаалын шийдвэр гаргахад одоо нөлөөлж байгаа улс төрчдийн гадаад дотоод энэ харилцааны стандартуудыг нөгөө нэг цонхтой нь уялдуулж заашгүй шаардлага гарч байна. Дараагийн зүйл шүүхээр хэнийгч гин буруутай нь эцэлэнд огтоогдоогүй байхад бусдын нэр төр алдар хүнд хамгаалагдсан байдаг. Тэм учраас яг энэ одоо эвчтэнтэй холбоотой асуудал болон бусад асуудлууд дээр бид нар олон улсын их сурвалжийг гишүүд маань аваад яриад байгаа бол энийг бас нэг мөр хэдүүлээ ойлгох хэрэгтэй юм аа. Тэгэхгүй болохоор нөгөө уул мөн чанараас нь салгаад ус төржиж байна гэдэг ойлголт руугаа хэлбэх хандлага байгаад байгаа учраас энэ дээр бол одоо яг сонсгол нь байдаг юм ямар нэгэн байдлаар эцсийн дүгнэлт хийх ёстой гэж би бодож байна.